За тэгээд эцэст нь нэг би энэ бичлэг ингээд сүлд олоод хадгалсан байсан. Тэр нь ингээд нөгөө юуны тухай байсан шүү. Одоо бид чинь яриад л байдаг шүү дээ. Сүнс. Тэгэл хэн нэгэн сүнслэг эрчимтэй одоо холбогдох ярих одоо яанч гэдгийг сургаал номлол авах ч гэдэм үү. Сүнслэг эрчимүүдээс одоо ямар нэгэн дамжуулалт хийх ч гэдэм үү. Тэрний тухай яг юу байдаг вэ тухайг сонирхолтой яриасан. Тэрийг би нэг болоод. She heard this inner voice. This is a course in miracles. Please take notes. And she went to her colleague and said, I hear this voice. I think I'm going insane. And Then ярианыхын дундаас бичсэн оруулсан бичлэг байна. Тэгээд энэ яриа нь бол нэг хүний асуултанд өгж байгаа хариулт байгаа юм. Тэгээд тэр хүн ерөөдөө юу гэж асуусан бэ гэхээр та ингээд channeling хийх эсвэл одоо хайр гараг биш одоо ямар нэг тийм ертөнцөөс гадна байдаг тэр сүнслэг эрчмүүд тэгээд тэдрээс ямар нэг дамжуулалт хийх гэдэг юмнуудын тухай асуусан юм шиг байна. Тэгээд тэр хариултанд дундаас ингээд орцсон явж байгаа шүү. Тэгээд 9 минутын бичлэг байна. Тэгээд энэ яг эхлэл нь юу гэж хэлж байгаа нөхөр нэг жишээ авдаг байхгүй. Тэгээд тэр жишээн дээр ингээд за ямар нэг дамжуулалтыг ингээд хийсэн тохиолдлууд бол байдаг. Тэрний нэг тохиолдол бол ингээд нэг их сургуулийн ажилтан билүү багш үлөө тэр нэг эмэгтэй дээр ингээд шууд нэг дуу хоолой орж ирсэн гинэ. За энэ бол одоо энэ номын нэр энэ шүү чи одоо ингээд шууд цаас харанд аваад миний хэлж байгаа юмыг одоо бүгдийг бичиж аваарай гэж ингээд шууд орж ирж ингэж хэлж бичүүлсэн ном байдаг. Тэгээд тэр номын тухай жишээ авч иржсэн тэр дундаас нь орж ирсэн бичлэг байгаа даа. Тэгээд тэрэн дээр юу гэж хэлдэг вэ гэхээр her colleague said just тэгээд тэр эмэгтэй ингээд хамт ажилладаг нэг залуу дээр очиод төвш би ингээд надад нэг дуу хоолой ингээд сонсогдоод байна ингээд янз янзын бичээрэй гэдэг. Тэгээд би янз янзын бичсэн байгаа. Тэгээд би ингээд галзуурч байгаа юм шиг байна. Чи ингээд хэлээд өгөөч би галзуурсан байна яаж юм гэсэн чинь write down what the voice says and then we'll decide whether тэгсэн чинь нөгөө хамт ажилладаг их сургуулийн нэг ажилтны өгсөн гэсэн чинь за яг тэр галзуурсан өдр гэж нэг бодхоос улдаар яг тэр бичээрэй гэсэн юмнуудыг эхлээд цаасан дээр биччихээ. Тэгээ тэрийг ингээд уншиж үтсээ дараа тэр чамайг үнэхээр галзуурч байгаа юм уу гэдгийг ч одоо тодорхойлё гэж хэлсэн гинэ. You're insane or not. When I was энэ хэсэг нь танилцуулгын хэсэг байсан байна. Тэгээ яриа нь бол одоо яг эхэлж байгаа юм. Young a long time ago. За би залуу байхдаа боёо их дээр үед гэж хэлж лаам л өөрийгөө настай хүн гэж шоглжээ. I had some interest in that and experimented a little bit with that, and I had a little bit of experience with presences. Тэгээ залуу байхдаа би яг энэ одоо сүнслэг эрчимүүдтэй холбогдох одоо ийм туршилтуудыг бол их сонирхож энэ зүйлүүдийг ингээд заримдаа туршиж бол үзчихсэн юм аа гэдэг. But when I went through my awakening, I lost interest in that. Тэгээ надад энэ сүнслэг сэрэл болсны дараа бол би энэ одоо сүнслэг эрчимүүдтэй холбогдох ярих одоо яадын ийм сонирхлоо бол алдсан байхгүй, ийм сонирхол бол байхгүй болсон юм аа. Focus was not on that. Although I have come into contact with quite a few people who over the years олон жилийн туршид ингээд янз бүрийн хүмүүстэй би ингээд ярьж байсан яг иймэрхүү юмнуудыг сонирхдаг хийдэг хүмүүстэй бол тааралдаж ярилцаж бол байсан. Who channel spirits and spirit presences. Тэр хүмүүс бол ямар нэг сүнслэг эрчим, сүнслэг оршихуунуудаас ингээд ямар нэг тийм дамжуулалт бол хийдэг хүмүүс байсан. You know what channeling is. Тэгээд та нар ингээд channeling гэхээр ойлгож байгаа үстэй, ингээд channeling гэхээр яг юу ярьж юм гэж ойлгож байгаа үстэй. And
I've looked at I've spoken to and looked at what is being channeled. The important question is, тэгээд тэр хүмүүсээс ингээд яг энэ дамжуулалт хийхэд одоо яг юу дамжигдаж хэлэгдэж орж ирж гэн гэдэг тухай тэр хүмүүст ярьж асууж бол байсан. These presents Гэтэ ингээд энэ ярианд бол чухал асуулт нь юу байсан гэхээр these are also just manifestations of the one consciousness. Юу мэд хэрэг чухал одоо энэ дамжуулалт эдрийг ингээд хийх үед тийм иймэрхүү зүйлийн тухай ярих үед нэг чухал асуулт нь бол юу гэдэг вэ гэхээр энэ одоо сүнслэг эрчмүүдээс энэ сүнслэг эрчмүүд нь бол одоо бидний хэн болох тэр мөн чанартай нэг зүйлүүд юм а гэдэг одоо ойлгох хэрэгтэй байдаг. Obviously, so whatever you contact, and even if you contact extraterrestrials, тэр энэ бол зөвхөн бүхэл юмд хамаатай одоо юу гэдэг чинь extraterrestrial гэхээр хараагаар гийчтэй ч юм уу гэдээ холбогдох ч юм уу тэдрээс одоо мэдээлэл авах ч юм уу ийм зүйлүүд байсан ч гэсэн одоо яг бидний одоо хэн болох тэр мөн чанар consciousness ухамсар бол тэр зүйлүүдэд байгаа. Тэгээ бид тэр утгаар бол нэг зүйл юм гэдгээ одоо санах хэрэгтэй байдаг. The manifestation of one consciousness гэхээр тэр одоо амьдралыг толгуур мөн чанар болсон тэр ухамсар гэдэг зүйлийн хэлбэршил илэрлэл юм а гэдгийг төрсчл юм а гэдгийг л одоо мэдсэн байх шаардлагатай байдаг. Тэр санаа нь бол тэд нар бол тусдаа өөр зүйл гэж бол ойлгож болохгүй гэсэн. Be manifestation of the one consciousness, so ultimately there's nothing alien in the явж ер нь бол ингээд ямар нэг тийм харь гаргийн гэдэг зүйл бол байхгүй this world. As far as my interest for many years, even after awakening, has been in channeling, although I never attempted to channel myself. Тэгээ миний сонирхол бол энэ channeling буюу дамжуулалт, буулалт энэ зүйлийг сонирхдаг байсан ч гэсэн би хизээч одоо тэрийг бол өөрөө бол туршиж бол байгаагүй. Channeling would mean one specific entity uses your mind and speaks. Дамжуулалт channeling гэдэг нь ерөнхийдөө юу хэлж байгаа нэхэр ямар нэг тэр одоо сүнслэг эрчим ямар нэг entity гэдэг. Entity гэхээр тэр яг юу вэ гэдгийг мэдэхгүй зүйл. Тэрэнд ингээд тэр юм байна, тийм төрлийн юм байна гэж хэлж болохооргүй мэдэхгүй байгаа ямар нэг тийм зүйл. Тэгэхээр тэр зүйл өөрөө чинь одоо оюуныг ашиглаад өөрөө чинь дамжуулж ярих тухай бол байдаг. Speaks through you. Some people have occasionally people thought that I was channeling when Тэгээ зарим хүмүүс намайг ингээд сонсоод юу ч хэлж ирсэн гэхээр заримдаа чи ингээд дамжуулалт хийгээд байгаа юм шиг байна гэж надад хэлж ирсэн. I speak, but тэгээ намайг ингээд ярьж байгаа үед сонсоод I don't have the sense that a specific entity speaking through me. Гэтэ надад бол ингээд ямар нэг тийм хэн нэгэн ямар нэг зүйл ингээд надаар дамжуулаад ингээд яриад байгаа юм шигээр надад бол мэдрэгддэггүй. Other than that consciousness is using тэрний оронд бол зүгээр ухамсар намайг миний оюуныг ашиглаад ингээд шууд my mind directly rather than through an intermediary, so to тэр channeling гэдэг нь яаж юм гэхээр ухамсар ямар нэгэн тэр entity-гээр дамжуулаад тэр оюун дамжуулаад миний оюуныг ашиглаж яриулахыг бол одоо channeling гэж юм байна. Тэгээ зарим хүмүүс тоолын багшийг сонсоод чи ингэ дамжуулалт хийгээд байгаа юм шиг байна гэж хэлж ийсэн ч гэсэн би өөрөө бол тэгж бол боддгоо. Яагаад тэгэхээр тэр түгээмэл ухамсар бол ингээд шууд надаар дамжаад ингээд одоо намайг яриулж байгаа юм шигээр ингэж би бол өөрөө итгэдэг. Тэгснээс ямар нэг тийм дундын ямар нэг ухамсар ингээд дунд нь ингээд түгээмэл ухамсараас мэдээлэл аваад над руу шууд ингээд дамжуулаад байгаа юм шигээр ийм бол явагдахгүй байгаа гэж би өөрийгөө боддгоо. To speak, because the entity that speaks through the channeler again is an expression of consciousness. Тэгээ яагаад тэгэхээр тэр одоо entity тэр ямар нэгэн зүйл өөрөөр чинь дамжуулж ингэж мэдээлэл өгнө гэдэг маань юу гэж юм гэхээр expression of consciousness гэхээр
ухамсарын л тэр илрэл тийм ээ. Тэр одоо дотор ухамсар яаж өөрийгөө илэрхийлмээр байгаа. Тэр илэрхийлэл учраас again is an expression of consciousness. You always get, it's always consciousness. Очоос энэ бол бүхэл зүйл ерөөсөө ухамсар байдаг. Тэгсээс тэр entity бол өөр юм аа, би бол өөр юм аа гэж бол болохгүй гэж ойлгоод хэрэггүй. Зүгээр бүхэл зүйлүүдийн цаана одоо бүхэл хэлбэршил, илрэл тэр туршилт тэр юм болгоны цаана одоо нэг ухамсар байгаа гэдгийг бол харах хэрэгтэй гэж. I've had some people who've told me that I don't know, they saw me being overshadowed by some, I don't know whether it's the case or not. Тэр учраас зарим хүмүүс ингээд ямар нэг entity эсвэл ямар нэг зүйл ингээд намайг яриулаад ингээд мэдээлэл өгөөл байгаа юм шигээр бол одоо харсан баха. I don't need to explore this. Гэтэ би бол энэ ямиг ингээл хин надад ямар нэг юм өгөөд энэ мэдээлэл өгөөд энэ юу дамжуулаад энэ гээд ингээд explore буюу ингээд тэрийг судлаад тэрийг нээлрүүлээл ингээл тэрийг ингээд ах юм тийм сонирхол надад бол байдаггүй. In a way when I speak it flows. Тэг би ингээд зөвхөн миний ярьж байгаа энэ хэлбэр бол миний ярьж байгаа энэ байдал бол ингээд уурсаж гарч ирдэг гэдэг. From the presence. Тэгээд энэ яг одоо цагт байгаа энэ төлөөс одоо надаар дамжиж ингэж урсаж гарч ирж байгаа. In that sense it's channeled. Тэгээд энэ утгаараа бол одоо дамжуулалт юм а гэж бол хэлж болно. In the sense that I do not as a person I do not construct. Тэгээд энэ утгаараа бол би ингээд зүгээр нэг энэ хувь хүн өөрөө ингээд юм яриад ийн гэж ингэж бодхоос илүү яг одоо цагийн тэр хүч тэр history-гийн synod-д одоо цагийн хүч ингээд надаар дамжиж ингэж яриулж байгаамаа гэж би бол ойлгодог. The sentences that I speak they тэгээд I do not construct the sentences гэхээр би энэ өгүүлбэрүүдийг өөрөө ингээд ухсраад бүтээгээд ингээд өгүүлбэр болгож ингэж өөрөө ингэж бол яриаггүй. Тэгээд энэ зүйл бол they flow from a deeper level гэхээр энэ зүйлүүд энэ өгнүүд энэ юмнууд ингээд бүр гүн төвшнөөс урсаж гарч ирж байгаа. They flow from a deeper level, but I don't feel that they are dictated, so to speak, by an entity. Тэгсээс биш ямар нэгэн тийм entity, ямар нэгэн тийм сүнслэг эрчим, ямар нэгэн юм ингээд энийг ингээд мэдээд ингэ санаатаар ингэ намайг яриулаад байна гэж би бол боддоггүй. Dictated, so to speak, by an entity. I have examined the product of channelings. Lots of channelings are not. Тэгээд энэ зэн дамжуулалтуудын төрөл зүйлүүдийг жоохон шалгаж үзсэн. That profound. Тэгээд ихэнх энэ дамжуулалтууд бол их тийм бүр ингээл маш их тийм өмнө нь байгаагүй гэл бас агуу зүйлүүд бол биш байдаг. They are very nice words. Гэтэ их тийм үгнүүд нь их тийм гоё үгнүүд байдаг. But ultimately don't say very much or гэтэ их тийм өмнө нь байгаагүй их хүн үнцэг янз янзын одоо миний мэдээгүй ч юм уу тийм ямар нэг тийм profound гэрээл маш хүчтэй маш тийм гайхамшигтай юмнууд бол байдаг. Exceptions, I'll get that in a minute. Эндээс бүгдээр бол биш. Зөвхөн нэг тохиолдол байгаа. Гэтэ тэрийг би дараа яриа гинэ. Or they tell you stories that they could be very interesting science fiction. Тэр үгнүүд нь бол тийм шинжлэх ухааны зөвнөлт science fiction шинжлэх ухааны зөвнөлт кинонууд байдаг шүү дээ. Тэр төвшний одоо зөвлөд Matrix кино шиг тиймэрхүү зөвлөд ийг одоо үүлж байгаа юм шиг бол их тийм гоё өгнөдөлттэй бол байдаг. They tell you stories that they could be very interesting science fiction. What Ashtar is doing, the commander of the Galactic Fleet, and so on. Ashtar гэж одоо кино юм уу нэг яг тэрэн шиг ингээл одоо галаксуудаар аялал яваал ингээд юм шигээр одоо ярьдаг. Maybe he is, maybe he is not. I don't need to know that.
Гэтэ тэгж байх албагүй. Гэтэ би энэ тухай бүгдийг одоо мэдээд авах шаардлага байхгүй. There are some channelings that are exceptional. Гэхдээ зарим тохиолдлын энэ дамжуулалт хийж байгаа зарим тохиолдлууд бол яг ингэж миний ярьж байгаа шигээр биш, арай илүү бол байдаг. Where there's actually a higher consciousness at work. Тэр зүйлүүд дээр бол илүү өндөр түвшний ухамсар цаана ажиллаад байгаа тохиолдлууд бол байдаг. So, for example, the Course in Miracles. Жишээ нь бол The Course in Miracles гэхээр тэр их сургуульд ажилладаг тэр дуу хоолой сонсоод ингээд бичээд исэн эмэгтэй гэдэг ирсэн шүү дээ ярин эхлэлд. Тэр хүний буулгасан номын тухай яриад байгаа Courses in Miracles гэдэг бараг шууд Библийн дараа ордог тийм ном байдгийг 200 ном. Нэг нь одоо сурагч хүн зориулсан, нөгөөх нь багш нарт зориулсан бичигдсэн хоёр том бот ном байдаг. Тэрийг буулгаж ирсэн эмэгтэй одоо тэр буулгалт бол жишээ бол хэлж болно. Тэн дээр бол одоо илүү өндөр түвшний ухамсар цаана ажиллаж байгаа гэж бол харагдсан гэж. Is a book that was channeled through a medium. Тэр ном бол ингээд яг channeling хийгдэж ингэж бууж ирсэн. Through a medium гэхээр нөгөө psychic одоо тэгээд буулгахад оролцож байгаа тэр эмэгтэй хүн. Тэрийг бол medium гэдэг. Одоо авьяас чадвартай юу гэдэг лээ? Мэдрэмжтэй тэр тийм хүмүүсээр дамжиж бууж ирсэн. The medium Helen Schuckmann was a psychologist at тэр хүний нэр нь болохоор ингэнэ. Through a medium, the medium Helen Schuckmann was тэр эмэгтэй нэр нь бол Helen Schuckmann. Тэр psychologist байсан. Сэтгэл судлаач юм уу, сэтгэл зүйч. The psychologist at Columbia University. Columbia сургуулийн. And this voice came through her and spoke through her, and she was тэр эмэгтэйд тийм дуу хоолой байдлаар сонсогдож одоо бичүүлсэн гэж байна. Writing, basically taking down dictation every day in her office. Columbia сургуулийн оффист тэр эмэгтэй ингээд сууж ахтаа тэр дуу хоолой орж ирэл ерөөсөл ингээд шууд тэгж бичгээл шууд ингээд цаанасаа ингээд хэлээл тэрийг нь бичиж болгосон. Columbia University. She only told one colleague about it. She had to lock the door when she was doing it because they would have. Тэгээд энийг хийж захтаа офисынхаа хаалгыг төвчдөг байсан. Гинт хоогоо зөвхөн нэг одоо хамт ажилладаг хүнтэй л хэлсэн байсан. I thought she was insane. Яа тэгэхээр өөрийгөө ингээд галзуурч байгаа юм шиг байна гэж ойлгосон учраас одоо тэр хүнд хэлсэн гинэ. So she was taking down dictation. It started with she heard this inner voice. This is a Course in Miracles. Please take notes. Тэгээд хизээ гисэн байл гэхээр ингээд өөрөнгөө юм бичээ суужсэн чинь шууд нэг тийм дуу хоолой ингээд өөрт нь сонсогдоод This is a Course in Miracles. Гэт энэ бол одоо Miracles гэдэг юу гэж хэлэх вэ? Гайхамшгуудын сургууль хичээл гэх юм уу? Тиймэрхүү нэртэй. Тэгээд энэ бол ийм нэртэй ном юм аа. Тэгээд please take notes гэхээр та ингээд одоо бичиж эхлээрээ бичээрээ энэ бол энэ ном шүү гэд дуу олд орж ирсэн толгойд нь. And she went to her colleague and said, I hear this voice, I think I'm going insane. Тэгээд шууд тэг сонсонгуудаа л одоо ажлынхаа нэг хүн дээр очивол би ийм хоолой дуу ингээд сонслоо, би ингээд галзуурч байгаа юм шиг байна гэж хэлсэн гинэ. And her colleague said, just write down what the voice says and then we'll decide whether you're insane or not. Тэгээд хамт ажилладаг хүн тайвшир тэгээд зүгээр л одоо тэр дуу хоолой юу бичиж जैन тэрийг эхлээд ингээд бичээд дараа нь тэрийг чинь ингээд уншаад чи ингээд галзуурч байгаа мó гэдэг чинь одоо шийд одоо тодорхойлъё. And she wrote down and it was not insane, it's actually тэгээд тэр бичиж эхэлсэн. Тэгээд тэр нь бол бичиж байгаа зүйлүүд нь бол тийм галзуу хүний тэмдэглэл бол биш байсан. Deeply inspired teaching. Тэр тусмаа тэр бичиж байгаа юм бол ерөөсөө маш хүнд ухаарсан ухаарлаас үүсэн гарч ирж байгаа одоо сургаалууд байсан. Not for everybody because the form in which it comes
is not suitable for everyone. No. Гэхдээ тэр бичиж байгаа сургаалууд нь бол магадгүй бүх хүмүүст их зориулагдаагүй байх. Яагаад тэгэхээр энэ нь бол нэг тэр хэлбэртэй бол байсан. Одоо Христийн үг хэллэгээр бол одоо хэлэгдэж бичигдсэн ном байсан. No one spiritual teaching is suitable for everyone. Тэмчээс ингээд нэг одоо сүнслэг сургаал ном нь бол бүх хүнд бол таарахгүй. But the Course in Miracles has survived and will survive as a spiritual classic. Гэхдээ тэр хүний одоо буулгаж ирсэн тэр ном бол цаг хугацаанд хэзээч ингээд үгүй болохгүй. Тийм гүн төвшөнд бууж ирсэн тийм сургаал байсан. Other channelings too that are quite profound, but they tend to be exceptional. Тэндээс гадна бас бууж ирсэн дамжуулт хийгдэж ирсэн бол жишээнүүд бол байдаг. Тэгэд энэ зүйлүүд бол exceptional гэхээр одоо миний дамжуулт гэдэг зүйлийн тухай ойлголтууд бол ийм байдаг. Тэр бол нэг тийм одоо science fiction гэдэг ааш тэ зөгнөл зохиол шиг уран гоёгтой байж болдог. Тэгэхдээ яг тийм бүрэн ингээд өндөр түвшний ухамсаас гарч байгаа тэр зүйлүүд бол биш юм аа гэж би бол боддгоо гэж хэлсэн. Гэтэ бүгдээрээ бол тийм бол биш. Ганц хоёр ийм тохиолдлууд бол байдаг. Тэрний нэг тохиолдлыг сая хэлж байгаа юм байна. So my main interest is, as far as the spirit realm is concerned, what comes through. Миний одоо гол сонирхол энэ одоо дамжуултыг spiritual round тал тухамсар сүнслэг ертөнцийн тухай энэ сонирхол бол as far as the spirit realm is concerned, what comes through when people channel. Энэ зүйлүүдийн тухайд сүнслэг энэ ертөнд сүнстэй холбоотой энэ одоо мэдлэг юу гэдэг энэ бүх юмуд одоо миний мэдих зүйлүүд бол зүгээр л энэ хүмүүсээр дамжиж бууж ирсэн channel-ын хийж одоо бууж ирсэн зүйлүүд бол байдаг. Одоо сүнслэг ертөнцийн тухай миний мэдих зүйлүүд бол messages. Now there is the belief in many people that if they have passed away, they automatically are in possession of greater wisdom. And I don't. Тэр хүмүүсийн донд нэг юм буруу ойлголт байдаг. Тэр хэн нэг ингээд өөд болоод болсон бол автоматар ингээд бодчихдаг нэ хүмүүс юу гэж боддгоо гэхээр don't believe that to be the case. If they have passed away, they automatically are in possession of greater wisdom. Тэр хүмүүсийн буруу ойлголт байдаг. Хэн нэг ингээ өөд болсон бол тэр хүн одоо маш их тийм бидний мэдхээс илүү их тийм хуарлыг одоо эзэмшсэн байдаг гэсэн нэг тийм буруу ойлголт байдаг. Хэрэг тэр хүн өөд болсон бол and I don't believe that to be the case. Тэр юм байдаг гэж бол одоо итгэдэг. From some experience, according to the famous dictum, just because they are dead doesn't mean they are smart. Тэгээд нэг хүний хэлснээр бол тэр хүн өгсөн учраас л одоо их ухаантай болчдгүй гэж хэлсэн. Тэр хүн хэлсэн байл. Тэгж хэлсэн шигээр so you get a lot of posturing from these entities. Sometimes they want to be taken seriously. They exaggerate. Тэр санаа нь юу гэсэн үг вэ гэхээр одоо тухайн өөд болоод бээсээ тасраал ингээл сүнслэг эрчим ингээ болсон үед тэр болчингууд л тэдэр ингээл маш гүн ухаалаг айгүй ингээл одоо сүнслэг ертөнцийн бүх юмнуудыг мэдээл маш ухаалаг тийм зүйл болоод хуурчтай гэж боддог нэг тийм буруу ойлголт бол байдаг тухайл ярьж байгаа. Тэгээ тэр хүн өгсөн л болохоос биш одоо бүгдээс илүү ухаалаг гэж бол бодоод хэрэггүй гэсэн нэг хүний хэлсэн үг байдаг шиг яг л тэгж л би ойлгодог гэнэ. The importance sometimes. Тэр ерөөсөл хүмүүс нэг иймэрхүү юм болоод ирчдэг. Хэн нэг л өөд олчвол тэгэл тэр хүний хэлсэн тэр хүн одоо боолож ирсэн юу л үдээ. Тэр болон л одоо маш чухал тэгэл тэрнээс илүү утга дээр бүр ингээл машгаал гуйлал тэр хүн өөд л олчвол тэгэл тэрийг бичсэн хүн одоо тэр хүн амьдаа бичсэн ч гэдэг юм ном ч юм уу ямар нэг юм ийл явсвал маш махтаал явцдаг юм л дээ.
times, and at other times it can often also be the case, I observed, that the ego of the person channeling is actually the entity, so there isn't. Тэгээ зарим тохиолдолд бол тэр сүнслэг эрчмүүдийн буулгадаа юм яг тэр сүнслэг эрчмүүдийн эго нь ингээд яг тэр буулгадаа ажлыг бол хийгээд байгаа тохиолдлууд их байдаг. An entity, but the ego gets blown up and amplified. Тэгэхээр тэр одоо сүнслэг эрчмийн эго бол ингээд бүр ингээд маш томорчдөг гинэ. And the ego realizes how much power it can have over others. Тэгээ бид ингээд тэр сүнслэг эрчмүүдэд маш том эгогийн томруулаад ингээд ахтар том юм болгочдөг учраас маш хүчтэй гинэ. When it suddenly changes its voice. Тэтэчээс ингээд тэр буулгаж байгаа хүмүүсийн дуу хоолойд нь гинт ингээд өөрчлөгдөөл их сонин өдр болоо л гэдэг нь. And looks up at the ceiling or something and goes, "Hello, entities." Тэгэд ингээд бид нар ингээд амьд хүмүүс ингээд өөд болсон сүнслэг эрчмүүд ингээд дамжуулт хийгээл ирэхээр ингээд тэрийг ингээд бишрээл ингээд гайхаал магтаал шүтээл ингээд ирдэг учраас тэр сүнслэг эрчмүүдийн эго ингээд бүр томрол тэгэл ингээд тэр дүрдээ ороод тийм тэр эго бүр ингээд хүмүүсийн илүү чадaltaй хүчтэй юм шигээр өөрийгөө бодоол тэгэл одоо юу гэдэг тэгээ дамжуулт хийх үед ингээд тэр хүн ингээд таазруу ингээд хараад hello entities гэл ингээд хэлэх юм гинэ. Тэр нь болохоор тэр одоо хүмүүсийг entities гэж хэлж байна тийм. Сайн уу энэ одоо entity гэхэр ч одоо юу гэдэг юм лээ монголоор. За хараад. Entity гэдэг бол яг сүнслэг талаас нь ярих бол Google ойлгохгүй юм. Сайн уу одоо юу гэмдэ тийм англи дээр орчуулагдах гол. Тэ манайхаар бол зөв юу гэдэг нэг бөө хүн гэл юм болгодог штэ, эрчим болгодог. Тэгээд тэр үедл ингээл тэр хүн ингээл дүрдээ орчдөг штэ. Тэгэл нөгөө сонсож байгаа хүмүүс ингээл доороос дээрээс хараад entity гэж юм бодлуулаа гэдэг гэдэг штэ. Яа яг тэр утгаар надад ачлах. Жаб нэг усуут та ярьчлаа. Ер нь манай бөөнөрийн талаар л яриад штэ. Тэг яг бөөгийн жишээл авч тайлбарлахгүй бол энийг арчуулж чадахгүй байна. Тэгээд за сайн уу зөв ингэж бууж орж иж арчин бол хэрвээ эгөөг байсан бол арай өөрөөр хэлнэ шүү дээ. За та бүхэн сайн уу ч гэдэг юм уу. Тэгэл орж ирнэ шүү дээ. Тэгэхгүй ингээд эгоон томорцсон арчимууд ингээд орж ирэхдээ яадаг вэхээр. За муусан та нар юмнууд сайн бол гэх юм байна л да. За юм гэдгээр одоо хүн биш тийм. Зөвөр нэг юмнууд та нар бол одоо хинч биш одоо надтай харьцуулах юм бол тэгээ би одоо та нартай тоож яриад байгаа нь одоо илүү л оргшоо тэгж хэлж байгаа юм шиг. I am here to guide you. Тэгэл за би энд одоо ирсэн шалтгаан бол та нарыг одоо удирдах гэж байгаамаа, чиглүүлэх гэж байгаамаа гэж хэлэх юм. It is very impressive. I mean, it's scary when you listen to. Тэр дуу хоолойг сонсохоор ингээл айгүй ингээд хүмүүст ингээд их гайхшил төрдөг нэ ингээд тэрэнд ингээл айгаал. Oh my God. He really must know the secret of the universe. Тэрнээс л яг л энэ хороо ертөнцийн нууцыг мэддэг л байх гэмээр ингээд айгүй айхтар том дуу хоолой тэр ингээд гарч ирдэг нэ. So I wouldn't, spiritually speaking, I would not seek that out too much. Тэгвэл сүнслэг талаас нь дөр хараад хэлэх юм бол би бол юу зөвлөх вэ гэхээр ингээд энэ зүйлийг ингээд их тийм горилготойгоор том горилготойгоор битгий хүлээж аваарай л гэж одоо хэлмээр байдаг. I would not seek that out too much. It is comforting, of course, if you. Энэ зүйл ингээд илүү ингээд тэр хүнд найдлага төрүүлдэг ч гэсэн. You go to somebody who can contact deceased. It is, and there are very few who are genuine. Тэгээ зарим хүмүүс бүр тэр тусмаа ингээд өөд болсон одоо
ойр дотны хүмүүсийн сүнслэг эрчмүүдтэй ингээ холбож яриулдаг гэсэн гэдэг яг энэ genuine гэхээр энэ юмуудыг хийдэг хүмүүсийн цөөхөн тооны хүмүүс л одоо жинхнээсээ энэ зүйлийг бол хийдэг. Ихэнх нь бол жоохон юутай асуудалтай. It can be very comforting to know. Ингээд учраас энэ зүйлүүд бол их comforting гэхээр тухайн хүнд их нөмөр нүүлэг болсон, итгэл өгсөн ийм зүйлүүд байдаг ч гэсэн. Oh, that loved one is still there, has not disappeared into. Тэр хайртай хүмүүс нөөд болсны дараа ингээд огт байхгүй болоогүй гэдгийг мэдэх тэрийн энэ тохиолдлууд бол маш их тийм тухайн хүндээ итгэл найдар төрүүлсэн ихэнх өөрөг нь ингээд нөмөр нүүлэг өгсөн тийм зүйл байдаг ч гэсэн. Nothingness, but there's also a lot of deception there. Энд ингээд маш олон тийм хуурмаг зүйлүүд бол их байдаг. With people who do that, but there a few are very good, but don't get. Тийм зүйлүүдийг хийдэг хүмүүсийн цөөн тон хүмүүс бол их сайн юм хийдэг. Гэтэ don't lose yourself гэхээр битээ өөрийгөө энэ зүйлд алдаарай гэж. Don't lose yourself in that, because then you give your own power away to. Яагаад тэгэхээр хэрэг тэгчвэл та ингээд өөрийнхөө хүч чадлыг өөр зүйлд даатахад өгчнө гинэ. To other entities. Тэр entities өөрхөл одоо сүнслэг хүч чадал эрчим мэдэл өөрхөл мэдлийг л өгчгөл юм байл та өөрхөө хөгжүүлж юм уу өөргийнх юм болох одоо яаж хөгжих тэр болгоно гэдэг тэр entity өгчөж болдог гинэ. Даатахад. And that can be also quite dangerous. Тэгээд бас энэ зүйл бол хэрвээ ингэчвэл их тийм маш их аюултай зүйл болдог. So don't lose yourself in that realm. Тийм учраас өөрийгөө ингээд энэ хэмжээст энэ одоо оршихуун зүйлүүдэд битээ гээд өгчөөрэй гэж байна. Go to consciousness directly rather than seeking an intermediary. Тийм учраас ухамсарыг шууд утгаар ингэж хайх хэрэгтэй. Зөвхөн ухамсарыг ингээд ямар нэг юмар entity-гээр дамжуулж бол битээ хайраа гэж. Through which to access wisdom. Тэгээд юунд ухамсарыг ингээд хайж яах гэдэг нь юу гэж юм гэхээр тэгж ухамсартай ингээд шууд холбогдсноороо ухаарлыг авч байгаа шүү дээ. Тэр чинь ухаарлт одоо access хийж байгаа тийм холболт эрсэнд хорвоо ертөнцийн одоо тэр мэдээ мэдлэгт ингэж хандаж байгаа тийм. Тэг шууд тэгжэл одоо хорвоо ертөнцийн төгөөн л ухамсарт ингэж шууд тэрнтэй л тулжил тэр үнэнгэл тэр wisdom тийм тэр одоо ухааныг шууд тэр юмнаас нь л өөрөө л очиж авахгүй бол тэр завсын ямар нэг entity-гээр дамжуулж авал аюултай байдаг нэ. Rather than that, find the wisdom that is within you. Тэгэхийг оронд ерөөсөл өөрийн чинь дотор байгаа тэр wisdom prajna гэдэг аштай буддийн талдаа тэр одоо юу гэмтэй ухаан гэмүү. Or rather find the wisdom that's within you. Тэгээ өөрийнхөө дотроос л өөрөөсөө л асуу гэсэн. Тэгэхийг оронд. Rather than that, find the wisdom that is within you. You don't need an intermediary. Тэгээд танд бол завсын дундын тийм зүйл бол хэрэггүй. In order to provide you with wisdom. Тэгээд ямар нэг тийм ойлголт ухаарлаа авахын тулд ямар нэг завсрын тийм ухамсар бол хэрэггүй. So because it is inseparable from the essence of who you are and what. Яагаад тэгэхээр энэ таны явж мэдгээд ухаарлууд чинь танаас салгаж болохгүй таны мөн чанарын зүйлүүд бол байдаг. You are the wisdom. Таны хэн болох вэ гэдэг зүйл. You are the wisdom is in you. Тэр тийм мэдлэг бол таны дотор бол байдаг гэж. Is in you. So don't seek it. Тийм ч бити ингээ хайж яваа. If something like that happened to what had happened to Helen Schuckman, that's a different thing. Гэтэ тэр Helen Schuckman гэдэг эмэгтэй тохиолдсон тэр зүйл бол магадгүй өөр зүйл гинэ. Suddenly you are overpowered by this, and in most cases when a voice comes to you, тэгээ ямар нэг юм ингээд өөрөө чи ингээд хүчтэйгээр хүчилж орж ирээд ямар нэг юм бичүүлээд тийм ээ ямар нэг юм хийлгээд ингээд байгаа тохиолдол төр бол it's not good news.
Ер нь бол их тийм муу мэдээ, энэ бол муу мэдээ гинэ. За ингээд тосч. За тэгвэл өнөөдөртөө тэгээд 3 орчуулга хийчихлээ. Тэгээд энэ яриаг яг орчуулах хэрэгтэй яриа гэж одоо хадгалсан байсан байхгүй. Тэгэхээр яачлаа. Гэтэ энэ яриа бол яг бүтнээр нь тэр өөрхөн вебсайт дээр байдаг хөлбраар нь сонсох юм бол тэр эмхтэй асуулт бол яг энэ тухай асуудаг байхгүй. Ингээд би өөрөө channel-ын хийдэг энэ тухай сонирхдаг. Та ер нь энэ channel-ын тухай ер нь юу гэж боддог вэ? Та channel-ыг хийж ийсэн үү, хийсэн үү? Тэр тэгсэн бол та өөрөөхд туршлагаас ярьж өгнө үү гэсэн тийм асуултсан яриа байхгүй. Тэгэд энэ дээр өгсөн яриа нь бол нэлээд урт ингэ явж ирсэн. Гэтэ YouTube-д орсон нь бол 9 минутын бичлэг байна. Тэгэхээр ингээд яг энэ чиглэл дээр гэтэ ингээд тэр цогч эрэхтэй юмнуудыг орчуулж хаар яадаг вэ гэхээр YouTube-д оруулангууд яадаг вэ гэхээр YouTube таньждаг байхгүй. Таны оруулсан энэ зүйл дээр ингээд цогч эрх зөрчигдсөн зүйл байна гэд тэгээд олон нийтэд гаргахыг хориглочтой байхгүй. Та өөртөө ингээд үзэж болно. Гэтэ олон нийтэд бол гаргахыг зөвшөөрөхгүй гээд. Тэгэхээр ямар нэг тийм дуу эсвэл одоо хөгжим ч юм уу хэн нэгний одоо багшилсан ном ч юм уу ямар нэг тийм цогч эрхтэй холбоотой юмнуудыг ингээд орчуулъя гэхээр тэр нь асуудал байдаг. Тэгэхээр яг YouTube дээр олон нийт зориулсан энэ бичлэгийн нэг тийм богино хэсгүүдийг бол эхлээд орчуулаа явсан бол зүгээр баг. Гэтэ яг энэ яриануудыг бүхлээр нь сонсвол яг тэр бүрэн тэр утга тийм ээ. Тэр яг бүрэн ярих гэдэг юмудыг л авах юм байна. Яа тэгэхээр энэ бичлэгүүд ягаад ийм богинохон яваад байна гэхээр яг ингээд юм нэгэ яг тайлбарлах гал ингээд очингууд тасарчдаг байхгүй. Тэгвэл энэ би яг гол юм ингээд сонсох гээд гол юм ингээд мэдхгүй яг ингээд явжсэн чинь ингээд тасарчлаа. Тэгээ ер нь бол сурчлаа нь ч тийм л байдаг шүү дээ. Эсвэл одоо юу гэдэг яг киногоо ингээд сайхан үзээ суужсэн чинь яг нэг миний үзгээд байгаа тэр өөрнөл тийм яг нэг баатар нөгөө дайснаа ингээд яг дарах гээд ингээд байжсэн чинь шууд нэг одоо сурчлага гарч ирэл ингээд явчихдаг адилхан. Яг ингээд юу хэлэх гэж нэг багш гээд ингээд сонсохоор яг дундаас ингээд тасалчдаг. Тэр л жаа нэг тиймэрхүү бод. За түлэдэлээ төлөвт дээр явчихё. Тэгээд ярмаар байгаа байл. Өнөөдөр 3 яриа орчуулсан байна. Тэгээ энэ яриануудыг орчуулгуудыг бас YouTube-д оруулчихна. Энэ Google-ийн бичлэгчээр санаа нэг ийм л юм хэлэх гээд байна те. Одоо янз бүрийн бөө утган гэдэргээд хүмүүс төр очиод авах шаардлагагүй. Энэ ухамсар гэдэг юм ч угаасаа нийтлэг юм аа. Та өөрөө яг одоо цогтоо оршоод тэр нийтлэг ухамсарт гэдэг чинь одоо ер нь бидний тэр өөрсдийнхөө гүнлүү ингээд явах тусам бидний дотоод болон гадаад орчин нийлдсэн нэгдмэл одоо нэг тэрийг мэдэрч чадвал хүн угаасаа эндээс тэр нийтлэг wisdom гэдэг юмыг бол их боломжтой. Авал тэрийг тэр бүх удахнаар улгаар дамжуулаад шаардлагагүй гэдэг тийм санаа шүү дээ. Тэг ер нь бол тиймэрхүү юм шиг л. Гэтэ зүгээр хэлж байгаа санаа нь бол тэгж бол болно тийм ээ. Гэтэ тэр нь бити өөрийгөө алдчихараа л гэж байгаа юм байна. Одоо юу гэдэг хэн нэг ингээл шууд дамжуулт хийгээл ингээл ном ингээл айлдаал ингээл ирвэл хүмүүст айгаал хичээл ингээл энэ хүн өстө хороо ертөнцийн бүхэл юмыг мэддэг юм шиг байна гэл ингээл бүр ингээл эго мегаг ингээл тижигээл ингээд бити явчаарай л гэж л байгаа юм л дээ. Тэгээ өөрийгөө бити тушаачаарай. Тэр хамгийн сануулаад байгаа гол юм нь болохоор тэр spiritual authority гэж яриад байгаа байхгүй. Одоо таны өөрийн сүнслэг замыг хэн одоо мэдэж хэн мэдлэлтэй авч явах хэрэгтэй гэхээр та өөрөө л гэдэг байхгүй. Тэгэхгүй зүгээр хэн нэгэн багш, хэн нэгэн entity, хэн нэгэн одоо сүнслэг эрчим сахиус юу байдгийг ямар нэг хэн болохыг мэдэхгүй. Яг тэр entity гэж хэлээд байгаа гэхээр тэр дуу хоолой тэр ингээд яриад байгаа тэр юмны ардыг хэн яриад байна гэдгийг мэдэж болохгүй байгаа учраас entity гэдэг юм. Entity гэдэг нь ингээд зүгээр ингээд төрөл гэсэн. Одоо тэр юмны төрлийг би мэдэхгүй байна. Хүн юм уу, амьтан юм уу, бурхан юм уу, ингээд би яг юу юм гэдгийг мэдэхгүй учраас төрөлгүй гэсэн. Одоо entity гэдэг нь юу гэсэн үг вэ? Ямар нэг юм байна. Гэтэ би энэ юмны төрлийг бол мэдэхгүй байна. Энэ хүн юм уу, амьтан юм уу, бурхан юм уу,
одоо юу одоо харгадгийн гीч юм уу тэгээ хинч байж болно. Тийм учраас зүгээр л юм гэдгээр хэлээд байгаа. Энэ юм байна, ямар нэг юм байна. Гэтэ би яг юу юм гэдгийг мэдэхгүй байна. Яг энэ үед бити өөрийгөө тэр юм даатгах жараа л гэсэн үг. Яа тэгэхээр энэ зүйлүүдийг чинь зүгээр ихэнх тохиолдолд том эго гэдэг гэж л хэлээд байгаа юм. Тэгээд яг ер нь нөгөө манайхан ч онгод орно гэж яриад байгаа шүү дээ. Тэнгүүт тэр онгод гэж яриад байгаа юм нь хүний сүнс юм уу юу юм те. Тэр нь болохоор одоо хүн өгчхээр л ухаантай болчих. Тэргүүл одоо тэгэл манай бүгдээдс надаа ингэж хэллээ. Авал ингэх ёстой тэгэх ёстой гэдээ одоо ийм юмд итгээд ах хэрэггүй. Санаас яваад. Энэний өмнөх бичлэг бас гоё. Эслэл хийн гээд одоо авал цагаа алдаа суугаад авч юм уу те. Ер нь бол юм бүр календар дээр оруулаад байх шаардлагатай юм ерөөсөө биш юм байна. Ерөөсөө л тэр нийтлэг гэж яриад байгаа юм нийлэх. Одоо ертөнцийн гадаад ертөнцийн чинь нийлцсэн одоо нэг тийм нэгдмэл орон зай өмсөр гэдэг юм уу. Энийг л мэдрэх хэрэгтэй. Тэрнээс тийм календарт оруулаад алгаад идэг юм биш. Тийм санаа өстэй. Тийм бясалгал гэдэг нь ямар нэг хийдэг юм биш. За би бясалгалаа хийгээд гэдэг чинь ямар тэг буруу ярьдаг учраас тэрийг ингээд ямар нэг юм хийдэг юм байна гэж ойлгочтой. Учраас ингээд байх одоо мөн чанар тийм өөрийгөө ашин байгаа гэдгээ таньж мэдэх тэр юмыг мэдхийн тулд байх хэрэгтэй. Одоо бид нөгөө зингийн тухай ярьсан шүү дээ. Зүгээр нэг хан ширтэл ингээд байж идэг. Тийм зүгээр сууж идэг. Тэгсээс тэрийг ингээд бясалгаж яан яаж нээж яан гэж нэрлэдэг. Тэгээд тэр бясалгалаа одоо юунд шиндэж юунд чирэггүй тэр гэж ойлгуулдаг тархинда. Гэдэг чинь яг л адилхан юм байна. Тэгээ ерөөсөө юм инг тэг гэж бол хэлэхгүй байгаа ч тийм. Зүгээр л та ингээд загас хаана байдгийг л мэд. Тэгээд тэр нь таны дотор байгаа. Тэгээд загас ингээд өөрөө барьж сур. Бити ингээд хүмүүсээс загас гуугаад яваад те. Тэгээд загасаа өөрөө ингээд чанж болгож ид. Тэр чинь л одоо маш чухал зүйлээ. Тэгснээс ингээд бэлэн загас, шарсан загас идэл байгаа дээр энэ бол одоо өөрт чинь юу гэмт өөрөө хөгжүүлэхгүй ч гэдэг юм уу. Тэмхүүл юм ярьд юм бэл.